За өнөөдрийн маань бичлэг хоёр хүмүүсийн сайн мэддгээр Sunset Pillbox гэдэг хайк байгаа. Яг албан ёсныхын нэр нь болохоор Ikuhai Pillbox гэдэг. Тэгэхээр хэрвээ энэ хайкийг хайж явах юм бол Google-с Sunset Pillbox биш Ikuhai Pillbox гэж хайх юм бол гарч ирдэг хайк байгаа. За хаваад бол ер нь хайк хийхэд хувцас маш чухал. Гэхдээ мэдээж ямар хайк хийж байгаасаа хамаараад ер нь хувцсуудаа сонгож болно. Жишээлх юм бол за өнөөдөр энэ Ikuhai Pillbox хийж байгаа тохиолдолд бол ер нь нэг юм за нэг талдаа нэг тийм амар тийм яг хайкингийн гутлал биш, зүгээр минийх бол гүйлтийн тэгээ нэг жоохон юм товгортой гутлаага. Тэгээ дээрээс нь нэг бороо байхгүй байгаа учраас шалбаг байхгүй байгаа учраас ерөнхийдөө гайгүй гэсэн. Тэгтээ хаваад бас нөгөө энэ хамгийн гол нь энэ хойд хэсгээрээ бороо бас ямар ч тийм нөгөө unexpectedly ирдэг учраас бас тэрийгэ тооцоолж зүгээр яг ийм товгортой гутал өмсөх юм бол ер нь аюулгүй ахахаа. Тэгээд бүр хайкингийн бүр уулан далхдаг тийм гутал өмсөх ёстой тийм газар бас байна. Хөл нүцгэн ч авирдаг тийм хайкууд байгаа. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр Ikuhai Pillbox руу аялцгаа. Энэ айгу нэр нэг юм дуулахад энэ лөө ер нь хүүхдүүд гарч болно. Айгу гайгүй амархан хайк шүү. Ер нь бол нэг за өсрээлийн 20 минут л гард юм да. 20 минут гараад тэгээд нэг 20 минут буун эсвэл нэг 15 минут буун. Тэгээд болоо. Тэгэхээр гайгүй хайкуудын нэг учраас хэрвээ хаваад ирэх юм бол Ikuhai Pillbox дээр гараараа. Тэгээд энэ дээр ягаад Sunset Pillbox гэж нэрлсэн бэхээр энэ дээрээ Sunset-ийг хүмүүс үздэг тийм хайк байгаа. За, альцгаая. За, Бадмараг хайкчинд хайкинг дөгөх зөвлөгөө байна уу? Сэтгэл санаагаа бэлтээрэй. Ямар ч хайк байсан сэтгэл зүйн хэлэхэд маш чухал. Сэтгэлтэй хэрэгтэй тэгээд. За нэг иймэрхүү байдлаар ингээд Ikuhai Pillbox маань хэлнэ. Гайгүй. За хоёрнысыг одоо ингээд харагдчихвал бороо орсон тохиолдол жоохон шавхаатай болцсон байдаг шүү. Тэгээ ер нь жоохон халтгаат болцсон байдаг гэсэн үг. Тийм учраас ер нь яг бэлтгэлтэй байгаад бороо орж юуны магад гэж бодоод тэгээ жоохон тавгууртай гутал өмсвөл бас айгүй дээрээ. За ингээд хараа жоохон огцом дээшээгээ явдаг хэсэг дээр ирж байна. Энэ агуушаны моднууд нь үнцээрээ ингээд амар сайн ингээд холбогдсон байт юм билээ. Мод гэдэг ч бас айгүй хүчтэй зүйлээ шүү. Мод амьд гэдгийг амьд гэж хэлдэг ер нь амьд гэж хэлдэг нь бас айгүй учиртай л хэлдэг юм байлаа. Тэр ингээд үнцээрээ ингээд холбогдсон учраас энэ жишээлх юм бол айгүй бат бөх ингээд байгаад байгаа байхгүй. Ингээд тэгээ дээрээс нь одоо хайк хийж байгаа, хуулан давирж байгаа хүмүүсүүдэд бас айгүй том гоё гიშгүр болж өгчих те. Тэгээд онч хоёлаа нэг замаар хаа. За энэ баруун талаар явж болно. Эсвэл энэ зүүн талаар явж болно. Хоёлаа ялгаагүй нэг зүгрүүл явдаг хайк байгаа. За тэгээд энэ хайкаар явах ер нь энэ чулуу тэгээд энэ модны үндсүүд айгүй гоё тийм гიშгүр болж өгдөг. Ер нь бол эдэр байхгүй бол бас эвгүүл хайк байхаар дан шавхаа тэнгүүт амар огцом дээшээгээ байхаар тийм хайк байгаа. Тэр нь бол нэг жимд авах юм бол шатан дээр алхдаг штэ. За тэгэл тиймэрхүү л алхалтыг хийнэгээд ойлгоч. Ер нь бол хантын өнөөдөр бүр амар халамс. Аа мохос. За энийг ингээд төлөө явцгаая.
За одоо нөгөө нэг огцон дээшээгээ мод хад жилтэй чулуугаар ингээд дээшээ гарсны дараа болохоор за нэг юм шатчиг хэсэг өнгөрнө чи. Нэг шатчиг юм хэсэг өнгөрнө гэн шатчиг хэсэг юм нарийнхан зам руу гарч ирнэ. За хаваан хайкууд юу нэхэвхтэй дандаа юм тэмдэгтэй сквал юм уяагаар юу замын юу тодорхойлцсон байдаг хүмүүсийн аюулгүй байдлыг бодоод. Гэхдээ ер нь энийг ч ер нь баг ихэнхдээ дандаа хүмүүс л хийд юм дөө өөрсдөө. Тэгээд сквал юм ribbon модон дээр жижигхэн ribbon-ууд ингээд хэсэг газруудаар уяа явцсан байдаг. Нөгөө нэг Монголд богд уул руу зайсангаас дэше богд уул руу авирахад нэг тийм ribbon-ууд яатсан байдаг шиг ирсэн байдаг. За тэгээ нөгөө шат маань өнгөрөө дахиад ингээ нэг модон юм газруудаар яваад за тэгээд энийг дуусны дараа ер нь нэг чигээрээ дандаа замууд гарч ирнэ да. За тэгээ ер нь юм азтай үед ирсэн байх юм бол энэ хавар гуава гэдэг дотоодын одоо яг хаваан жимс энд ургасан байдгийг. Энэ жижиг мини гуава гэх мэт тэр айгуу гоё жимс байдаг. Тийм жимс ургацсантай бас таарч магадгүй зөв. Тэгэх юм бол тэднийг бас гоё замдаа идэ явах юм бол бас гоё. Тийм альнитик гэдэг тэр шиг том гуаваны нэг юм жижиг гуаван. Гэхдээ бас хоёр янз. Нэг нь шар ногоон өнгөтэй, нөгөөх нь юм улаан өнгөтэй. Энд болохоор улаан өнгөтэй нь ургадаг болохоор бас айгүй гоё байдаг. За ингээ үргэлжлүүлээ цаашаа явъя. За ингээ нэг жоохон дэшегээ гараад ирэхэд 90 ер нь моттой хэсэг рүү ороод ирнэ. Тэгээ ер нь нэг жоохон сүйдэрлээд тэгээ жахавнаа. Тэгээ доотлол хэсгээр ер нь нэг жоохон ил задгаа болохоор жоохон халууны үед жоохон нэлээд халууцдаг шинжтэй байдаг шүү. За тэгээд хамгийн амархан хэсэг нь ингээд ирлээ дээ. Ингээл энүүгээр ингээд 50 чигээрээ марк алхаал. Тэгээд нөгөө peel box дээр ирнэ дээ. За азгүн энүүгээр нөгөө guava одоогоор арай ургаагүй байна. Тэгээ maybe next time. Миний ажигснаар тэр guava болохоор нэг жилдээ нэг 2 өнөө 3 удаа гараад ах шиг байна. 4 сардаа 1 удаа гараад ах шиг байлаа гэж харсан. За ингээд нэг саяны ингээд төглөөр нэг 5 орчим минут явсны дараа ингээл тойроо тарангууд нөгөө peel box ч байж байгаа шүү дээ. Энд дээр нэг 2 peel box гэдгийгсэн гэж байна. Одоо энд нэг тэнгүүтлээ ийшээгээ эргэж хараад ийшээгээ чигээрээ яваад дахиад нэг байна. Peel box байдаг лүү тэнд зүгээр нэг хат байдаг юу лээ. Мартанаас айгүй олон peel box гэдэг болохоор марчжээ. За нэг ийм peel box байна. За ингээд тэгэл энэ peel box-чаас татгшаага орно хөрхөмс. За татгшаага орж үзье л та. Татгшаага оронгууд ингээд баахан графит бичсэн юм аа счхөрхөө. За шагаар. Hello. Hi. Энд зураг авч ирсэн санаж байна уу? Тийм. Тэ графит нөрсөн тий. Цаад нөрсөн тий. Энэ графит нөрсөн. Чиний хатта графит нөрсөн бол. Хайлаа хийж ирлээ. Нэгэн сарын өмнө тий. За ингээд
Энэ pillbox дээрээс ингээд sunset хардаг хүмүүс айгүй гоё харагддаг. Хаяада ингээд нэлээд харах юм бол одоо гэхдээ үеийн өнгөрцөн лээ. Өдөрлөн өнгөрцөн байна. Яг өдөрлөн гарах үед энэ дээрээс халим харж байна. Хаяа ингээд халим явж идэгин. Тэгээд халим чи хаяа өснө юм чинс тэгээд хүү гэл. Би нэг юм нөгөө надаа юу байдаг гэсэн. Одоо ч байгаа л да. Дуран байдаг гэсэн. Тэр дурангаар тэгээд дурандж байгаа юм чи. Ёс янз харагдаж штэ. Тэгээ өвөл ялангуяа энэ ч нар бас айгүй гоё жаргадаг. 100 нөгөө үүлнээсээ хамаарат гэдэг юм аа. 100 ч бас их төвхтэй. За pillbox дээр гараад ирсэн байна. За pillbox дээр гарч ирэнгүүт нэг үзэгдэх орчин маань нэг иймэрхүү байна. Гоё гастай. Энэ үзэгдэх орчинтай. Нар жаргах үед ёо бас жаргаа штэ. Энэ харагдж байгаа үйл өдөр улааж ирээл. Яа, улаан туяа юм яа. Тэгэл яг энэ усан дээр ирж байгаа юм нарны туяа алтан шаргал маргал болж байна. Йоо, кино болно. Тийм ээ бебе. Аха. Тийм бистэ. Атгч. Нэр нэг юм бас зүгээр далимд нь хэлээ. Таар ингээ гоё ингээд байгальд гардаг штэ. Ингээд одоо ингээд нөгөө нэг юм magic hour буюу ингээд яг юм нар жаргах үед ингээ гардаг. Ийм нарны тусгал тэр гарч эхэлж байна. За тэр яг таар ингээ гоё байгальд ингээд аялаад ингээд зугаалаад ингээ явж штэ. Тэнгуут ингээ зарим хүмүүс ингээд иймэрхүү ингээ хогоо хийцэн байдаг штэ. Тэ ингээ усны сам авч юм уу те. Иймэрхүү юм байвал хүнийх гээд ирэхгүйгээр ингээ аваад тэгээд авч буугаад тэгээ хажиж байгаарэ. Энд чинь бас нэг зөв байгаад ихээ ингээд гоё хайрлаж байгааг нэг шинж шүү. Тийм учраас заавал хүн хайсан юм чи яадгийн гэсэн байдалтайгаар биш. Ингээ заад тэр хүн хаяал биз те. Гэхдээ ингээ соёлтойгоор эсвэл тэр хүний өмнөөс ингээд аваад хайчвал нөгөө хүн маань өөрөө харах юм бол бас тэрнээсээ бас ичээд дараагийн удаа бас хаяхгүй байх үндэслэл бас болж болно шүү дээ. Тийм учраас бас хогоо аваад хайчиж байгаарай. За ер нь ууланд авирж яхад ер нь банан бол айгүй тохиромжтой, хамгийн тохиромжтой уурыг нөхөх идэх зүйл байгаа. Дээрээс нь юм самар, тэгээд юм хатаасан жимс бас айгүй тохиромжтой, хөнгөн. Тэгээд дээрээс нь бас айгүй тийм үл дардаг тийм байдаг шүү. Тэгэхээр бас та нар ууланд гарч явахдаа юм хатаасан жимс бол юм самар, тэгээд банан авч явах нь айгүй тохиромжтой. Хойдон нарны өдөөс гэр өмнө нар байгаас амар өнгөлөг харагдсан. Өнгөцөстэй. Hukay pillbox дээр гарч ирээд нар жаргаж яг болно. Хэрвээ харанхууд хайк хийж чаддаг бол. Тэрнээс ер нь бол нар жаргахаас өмнө жоохон гэрэлтэй хаж юу буусан зүгээр гэдэг. Тэгэхээр нөгөө мод ихтэй учраас айгүй харанхуу болчихдог. Тэгээд дээрэс нь нөгөө доошоо айгүй огцсон учраас бас айгүй жоохон эвгүй учраас ер нь нэг нарныхын жаргах одоо нөгөө гэрэл туяагаа үдчихэд тэгээд жоохон гигээтэй хад буусан тийм. Өмнө ойлоо харанхууд болсон тийм. Харанхууд буусан.
жаагүй юм. Юу ч үгүй. Татуу дараа. Ханхот бохон зүгээр юм. Өөртөө нөхөр. За ер нь ханхотоос өмнө боосон зүгээр шүү. Тийм өдөр бох юм. Жаа мэж боо. 15 минут, 15 минут болчихсон. За би одны жимсний хог хаягд одоо юм жимсний хог хаягд гэж би боддоггүй. Тэм учраас иймэрхүү зүйлийг бол би байгаль ерөнхийдөө хайчдаг. Гэхдээ мэдээж нэг шараатай газар ш дандаа ногоотой газар хайдаг. Тэм учраас зүгээр гэж боддог. Өөр юм шахах юм байгаа мэдэхгүй. Гэхдээ зүгээр аа. Зя ингэж нар жаргах, нарны жаргах яа. Нэр видеонд гэхдээ яаж боох юм байгаа ямар ч нүдээр харахад бол юу вэ? Амар алтай шалгалт тэгээ гарч ирж байна. Ийшээ гарч ирэл. Энэ хүтрээ гарч ирж байна. Видеонд бохдоо гоё болж ирнэ л гэж найдахс. За хаваг ер нь тойроод бас ийм пилбоксууд айгүй их байдаг өөрөөсөө гэсэн нэртэй. Pink pillbox гэж байна, Kailua pillbox гэж байна. Одоо энэ болохоор Sunset pillbox гэж байна. За тэгээд 3 pillbox гэж байна. Тэгээд энэ pillbox-ууд айгүй ихтэй. За тэгээд явандаа бас гоё хайкуудын юунуудыг үзүүлнэ. Гоё pillbox-уудыг үзүүлнэ. Ёо яг нарах биш юм жаргах нарны туяа би энэ дээр бол бас ингэж гүйж штэ. Аим гоё жаргаж байна өнөөдрөөс. Өнөөдөр нэрээ ихтэй өглөө бүр амар гоё мандсан юм аа. Дааж амар гоё мандсан. Түр яг өглөөс ирчээ тэгээд бадмагийн сэрээгээд Baby new хараа. Мандж байгаа нарыг хартаа гэж харсан. There's just like some graffitis and stuff inside. Oh, okay. Yeah, you can go in. Yeah. За тэгээ нэг иймэрхүү байна. Ямар гоё жаргах юм бэ? Гэрлийг хайрчтэй. Оо. Йоо, нүд. Би өөрөө бүр юу гэж харахгүй. Миний нүдийг харлаад яатсан. Чарж байна. Харж байна. Би зүг байршилд авчиж байна гэж. За юм байна. За энэ pillbox дээр нэрээ бас нэг юм байдیں۔ Нэрээ. Энд чинь бас ганцхан pillbox биш. За юу юм ганцхан pillbox? Ганцхан pillbox биш. Одоо ийшээгээ явна штэ. За pillbox ч юм болохоор энд байгаа тий. Pillbox-таас эренгүүтлээ баруун тишгээ ингээ явангут ийшээ явангут нөгөө мото сонирхогч дугуй бартаад дугуй могоо сонирхдаг хүмүүс зориулсан. Тийм залцсан зам байд. Тэгээ ийшээгээ тийшээгээ тэгээ дугуйтай ингээд ер нь бартаатаар явж болдог. Тийм юу хийцэн бэ те. Нэрээ дугуй сонирхдаг. Эсвэл юм нөгөө бартаат мото сонирхдаг хүмүүс байх юм бол энэ ч бас нөгөө тийм мото түрээслээд эсвэл тийм дугуй түрээслээд ч юм уу. Тэгээд гоё уулан дээр тийм бартаатаар гоё харээж мэрээд тийм экстрим юм байд. Тийм юм хийх боломжтой байдیں۔ Нэрээ. За тэгээд жоохон хараа харанхуй болоогүй байхад ерөнхийдөө буцаж алхаад тэгээд нөгөө огцон доошоогоо байсан тэр хэсгээ давчвал за тэгээд ер нь энэхүү хайк бат гоё болж байгаа юм да. Зарим хүмүүсийн хувьд болохоор нэг нөгөө доошоо буух амар хэцүү. Зарим хүмүүсийн хувьд болохоор дээшээ гарах нь амархан байдаг шүү дээ. Чиний хувьд ямар байдیں۔ Нэр бэбэ? Чиний хувьд ямар байдیں۔ Юу? Одоо ууланд ингээ гарна шүү дээ. Ууланд гарангууд дээшээ буух, дээшээ гарах нь амархан байдгүй, доошоо буух нь амархан байдгүй. Уруудах нь амархан. Уруудах нь амархан байдаг тий. Дээшээ гарах нь хэцүү тий.
юу н ихэнх хүмүүс тийм байт юм те. Тийм бай. Зарим хүмүүс тахаа дээшээ гарах нь амархан. Тэгээ доошоо боход амар хэцүү. Одоо шинэ би нөгөө юун дээр нөгөө Stairway to Heaven руу гарч яхаар ч юм уу. Тийм хүмүүс амар их гарч ирсэн. Тий. Чи үсэ бүр аим шүү тий. Тий. Дээшээгээ цэвэрхэн гарч байгаа заа. Хувцалцсан ямар ч амар тийм шахаа мах болоогүй. Тэнгүүтлээ яг ингээд доошоо буугаад юус хувцалцсан битүү шах болцоо. Тий. Тэгээ гарсан хүмүүс айгүй дээ. Тэгэхээр бас нэрээ хүмүүсээс нэрээ айгүй хамаард юм биш үү. Тэгээ бас хайкаас бас хамаарх юм байна нэр бас. Stairway to Heaven ч амар хайкалтай та сонссон л байлгүй. Хавайн Stairway to Heaven Диважинд хүрэх зам боо. Тим хайк байна шүү дээ. Бас алдартай хайк штэ. Тийшээ гарч үзүүлнэ. Гоё бичлэг оруулнаа. Ямар хуу замтай байдаг мэддэг үгээд. За ингээд нар жарахаас өмнө 5 минутын өмнө пилбоксоос хөдлөөд тэгээд доошоо ингээд нөгөө огцом өндрөөс буугаад ирэхээр ингээд нэгэн гигээтэй хайгуу ингээд шин зам руу гараад. За тэгээд энэгээр ингээд 5 минут яваад за 5 цаар хөдлөдөө 3-4 минут юм яваад тэгээд тэгээд зогсоод байгаад яа машин дээр. Яа тэгэхээр тэгдэг байх нэ. За тэг өнөөдрийн бичлэг маань таалагдсан гэж найдаа. За EHUKI Pillbox байлаа. Олон түмний мэддгээр Sunset Pillbox. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye. Ингээд ирлээ дээ. We did it.